11 цаг орой өглөө 9 цагаас оройн 11 цаг хүртэл байнга нэл агсаа бүтээсэн хинч хизээч оюутны асуудал яриад ирж ил байна. Улс орны хөгжлийн асуудал ярьж ирчлээ бол бид нар тусч аваад чадхаасаа чадахгүй хэмээр хамтарч хичээдэг, ирмэлцдэг. Өвөний манч хандлага тэр манай одоо баг хамт олонний хандлага тэр. Тийм учраас та бүхэн хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Бид бүхний одоо дотроо би хэлж ялаагүй гэсэн тэр болгоны чи би ч гэсэн дотроо болж яваад хамгийн гол нь бүгдээрээ энийг нэгдэж ажил болгох, бүтээл болгох тэгээ энэ зорьсон зорилготой хүрхийг л одоо бидний бүхний хамгийн гол итгэхийн асуудал. Өнөөдөр сайн хурал дээр хурал хийчихэл ингээд дараа дахиад юм байхгүй юм шиг талхыг өсөхгүй. Тэр бүгдээрээ ер нь нэг хамт олон нэг баг болсон гэдэг. Одоо энэ байгаараа баг биш. Бид нар ямар ч байсан 170 мянган ойд 218 мянган ойд ямар ч гэсэн бүгд нэг баг гэдгийг ойлгохгүй энэ оюутан цагаар одоо энэ залуунасаа зориулъя да бүгд. Ер нь их гэж зорьсон хүмүүс гэж боддоо ш. Тэгээд Далай ламын хэлсэн үгээс манайх нэг Далай ламын лекц зохион байгуулаад Далай ламыг их шигдэж байгаа. Бусдын төлөө зориулсан амьдрал өххийн цагт хоёр дахин амьдсан шиг санагдгаа гэж. Бид бүгэн бол ямар нэгэн байдлаар бизнесийн ч юм уу те ямар нэгэн улс төрийн ч юм уу ямар тийм зорилго байх. Зүгээр л хүн юм үгүй энэ байгаа боломжоо энэ сайхан залуунаасаа бусдад хамаагүй зориулъя гэсэн бусдын төлөө төрсөн хүмүүс гэж би та бүхнийг ойлгодог. Яг тэр нэг хүндээ тэр нэг ирч хүчээ алдах бүгдээр хамтдаа Монгол улсын өмнө болгоомжж байгаа. Яванда маргааш өдөр дэлхийн өмнө болгоомжж байгаа асуудлуудыг шийддэг тэр цаг ойрхон байна гэдэг хэлмээр байна. Тэгээд өөр одоо асууж хариулж чадаагүй амжаагүй юмуд байх юм бол би тэр Монголын оюутны холбоо гэсэн тэр байранда байж байгаа. Бид бүхэн өнөөдөр ингээд хуралдаа цааш нь яриад байгаа юм бол за бараг ойролцоогоор тооцоолоод 2 жил асуултгүй уралдаараа юм бол би олон асуудлууд би хамгийн гол тэрийг шийдэх арга замыг бүгдээр яг одоо энэ хүн болгон дотроо бодсон байна. Тэр бодлоо хэрэгжүүлэхийн төлөө өстой дэмдэмэндээ дээсчиндээ гэдэг шиг бүгдээр хамтраад хийдэг. Өнөөдөр үйл ажиллагаа та хоорондоо сайхан танилцлаа, бүрлөө хин хаана юу хийж явах юм байна. Болж өгдөгөр бүгд ингээд гэрээр танаар маныг нотоо явж байгаа Монгол улсыг хөгжүүлэх нэг гацууд харагдана гэж бодож байна. Та бүхний яг чейзэн дотор та бүхний бодол та бүхний дахин дотор Монгол улсын ирээдүйг хөгжүүлэх зам бий. Тэр замыг нээж илрүүлж хэрэгжүүлэх тавтай бүгдээрээ л хандаж байна. Бид өөрөөр хэлбэл за одоо бүлгэд